Сайн байцгаана уу, намаа Мөрөн гэдэг. Өнөөдөр би та бүхэндээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг 3 аргыг зөвлөх гэж байна. Өөртөө итгэх итгэл гэдэг бол амжилтын салшгүй нэг хэсэг байдаг. Өөртөө итгэлтэй хүн юр бусын дотоод хүчтэй, мөн бусад хүмүүст нөлөөлөх чадвар нь өндөр байдаг. Нэгдүгээр арга, та аливаа зүйлийг хоош тавилгүй шууд барьж аваад хийж агаарай. Ажлыг хоошлуулах тусам бидний дотор эргэлзээ үүсч өөртөө итгэх итгэл тэр хэрээр алдагдчихэдэг. Аливаа ажлыг гүйцэтгэсний дараа өөртөө итгэх итгэл улам нэмэгдэж урам зориг бадмалдаг шүү дээ. Тэгэхээр нэг ажлаас нөгөө ажил руу хурдан шилжиж өөрийнхөө хянах чадварыг улам өндөр болгоорой. Хоёрдугаар арга, юу ч хийсэн хичээл зүтгэлийг нэм. Тэгэхээр аливаа ажлын үр дүн гэдэг бол бидний мэдлэг ур чадвараас илүүтэй ямар хичээл зүтгэл гаргасан бэ гэдгээр хэмжигдэж байдаг. Та хэр их хичээл зүтгэл гаргана, төдий чиний ажлын үр дүн танд сэтгэл ханамжийг бий болгож идэг. Магадгүй та маш их хичээл зүтгэл гаргасан мөртлөө хүссэн үр дүндээ хүрээгүй байж болно. Гэхдээ их хичээл зүтгэл гаргасны дараа өөрөөрөө бахархах тэр мэдрэмж, өөртөө сэтгэл хангалуун байх тэр мэдрэмж маш өндөр байдаг. Тийм учраас ямар ч ажил хийсэн та хичээл зүтгэл гаргаж хийгээрэй. Ингэхийн бол бүтлгүүцсэн ч өөртөө сэтгэл хангалуун үлдэх болно. За, 3 дугаарт нь өөрийнхөө мэдлэг чадвараас давсан том зорилтыг өмнө тавь. Тэгэхээр бид нар дотроо өөртөө эргэлзэж байгаа би чадах уу, яах вэ гэж маш их айдастай, маш их эргэлзэж байсан ажлынхаа ард гарахад биднэрт өөрөөрөө бахархах мэдрэмж тэр хэрээрээ өндөр байж байдаг. Тэгэхээр та өөрийнхөө чадамжаас давсан ажлыг гүйцэтгэх тусам та илүү их өөртөө итгэлтэй болж идэг гэсэн үг. За, үүн дээр нэмээд хэлэхэд та ямарваа нэгэн ажлыг хийхдээ өөртөө эргэлзэж байгаа бол тухайн ажлыг хийж гүйцэтгснээрээ яг ямар үр дүнд хүрэх вэ гэдэг эцсийн зорилгоо төсөөлж чадах юм бол тэр ажил хийхэд илүү хялбар болж ирдэг. Мөн тухайн ажлыг хийж болох жижиг хэсгүүдэд хувааж чадах юм бол илүү хялбар байдаг. Тэгэхээр та өмнөө нэг том зорилго тавиад тэр том зорилгоо хийж болох үеч жижиг ажлуудад хуваагаарай. Анхаарал тавьсан та бүгдэд баярлалаа. Миний Facebook болон Instagram хуудсыг дагаарай.